Цаанаа танартайгаа Военагийн булангаар уулзаж байна. Өнөөдөр танартай маш гоё бас чухал мэдээлэл хуваалцах гэж байна. За тэр нь юу вэ гэхээр манай гариг ертөнцид маань маш чухал ховор үзэгдэл болох гэж байгаа. 1 сарын 21-ээс 1 сарын 28-ны одоо энэ 7 хоногийн хугацаанд манай Нарны аймгийн бүх гаригууд нэг төвшөнд орж нэг юм шугамд орох гэж байгаа. За энэ үед юу болдог вэ гэхээр одоо бидний сансар окторгуйтай холбогдох энерги маань сая 100 мянга дахин ингэж нэмэгддэг. Яг энэ үеийг энэ энергийг бид нэр ашиглаж чадах юм бол хүссэн бүх зүйлээ биелүүлэх боломжтой гэж үздэг юм байна. Тэгэхээр энэ үед ялангуяа сансар окторгуй судалдаг, одон орон зурхаач, за энерги дал тухамсартай ажилладаг бүхий л хүмүүс энэ өдрийг алдаж болохгүй боломж гэж одоо сануулж байгаа. Тэгээ би та нартай бас энэ бичлэгээрээ хурдан ингээд хуваалцаад тэгээ хамтдаа бас хүслээ биелүүлэх энд гарцгаая гэд энэхүү бичлэгийг хийж байна. Тэгээд та нар маань хэрвээ 30 өдрийн одоо хүслээ биелүүлэх челленж эхлүүлсэн байгаа бол энд наашаа анхаарлаа хандуулаарай. Яагаад гэхээр та нэг тохиолдлоор энэ бичлэгийг үзэж байгаа гэж би бодохгүй байна. Энэ мэдээг сонсох ёстой учраас үзэж байгаа. Тэгэхээр хэдий та энийг мэдсэн ч мэдээгүй ч хүмүүс ер нь энийг ойлгосон ч ойлгоогүй ч гэсэн яг тухайн өдөр таны ялгаруулж байгаа энерги танд буцаа 100 мянга дахин сая дахин үржигдээд ирнэ гэсэн үг. Тэгэхээр тухайн яг тэр мөчөд тэр энергийн давтамж хамгийн өндөр байгаа үед хэрвээ бид нэр зөв ашиглаж чадах юм бол өөрийнхөө амьдралыг диважн болгож хувиргаж болох тийм ховор үзэгдэл болох юм байна. Тэгээд бичлэгтэйгээ дуустал хамтаагаараа яг энэ үед манай гэр бүлийн хувьд юу хийх гэж байгаагаа та нартайгаа хуваалцаад хамтдаа хүстэй биелүүлэе гэж шийдрээ. За хамгийн түрүүнд хэдүүлээ өнөөдрөөс эхлээд энергийн давтамжаа хамгийн одоо цэвэр байлгана. Одоо өөдрөг гоё эрчтэй байлгана гэсэн үг. За тэр нь юу гэж хэлж байгаа вэ гэхээр хорвоо ертөнцтэй бид нэр энергиээр холбогдох юм байна. Бидний хүссэн бүх зүйлс маань маш хурдтай очих юм байна. Мөн хариугаа бас хурдан буцааж авах юм байна гэсэн үг. Яг энэ 21-ээс 28-ны хооронд тийм үү. За тэгэхээр энэ үед хэдүүлээ одоо өөрийн энергийн саваа дээшээ харсан амтаа байлгаж маш мэдрэгээр одоо ирж байгаа сайн сайхан зүйлсийг өөртөө одоо агуулж авах хэрэгтэй болно гэсэн үг. Саванда шингээх хэрэгтэй болно гэсэн үг. Тэгэхээр тэр нь яах ёстой вэ гэхээр бид нэр тэрийг амсрын дээшээ харуулах ерөөсөө хамгийн амархан арга бол өөдрөг байх, эерэг энергийг цацруулах, сайхан юм бодох, сайхан юм үзэх, одоо нүд чих, ам одоо сонсож байгаа, үзэж байгаа, харж байгаа бүх зүйлсээ эерэг байлгана, хүмүүс сайхан үг хэлнэ. Одоо бидний энэ зурган дээр харуулж байгаа бидний энергийн давтамж им жижиг мэдрэг байх тусмаа одоо бидний гаднаас ирж байгаа сансар окторгуйгаас ирэх тэр ивэл энергийг хүлээж авах нэ. Харин бид нар ингээд хатуу, ууртаа, уцаартаа, зовлон ярьсан, тэгээ асуудлуудаа ярьсан ийм байх юм бол цөрөг энергийг ялгаруулах тусам бидний одоо сав маань доошоо харчихна гэсэн үг. Тэгэхээр энэ гой тохиож байгаа энэ 7 хоног тохиож байгаа энэ сайхан энергийг бид нэр савндаа оруулах чадахгүй буцаачих нь шүү дээ. Тэгэхээр эерэг энерги байнга ялгаруулад бие сэтгэл оюун санаагаа бэлтгэлтэй байж одоо цэвэрхэн байх нэ. Тэхийн тулд одоо гэрээхэндээ хайртай хүмүүстэй ажил төрөлдөө бүгдэнд нь одоо айл болох сайхан энерги цацруулна гэсэн үг. Таны сайхан энерги цацрах тусмаа таны одоо хүлээж авах сав маань том болж дүүрнэ гэсэн үг. За нэгдүгээрт нь энергийн давтамжаа өндөр байх нэ. За хоёрдугаарт нь болохоор за 24-нөөс эхлээд 25 хүртэл яг энэ шилжих шөнө болохоор энергийн давтамж хамгийн өндөр байгаад яг гаригууд маань бараг зарим нь хүний нүдэнд ингээд ийм давцж байгаа нь хүртэл бидний нүдэнд харагдахаар хэмжээний ингэж агсна гэсэн. Яг тэр өдөр болохоор хамгийн чухал үе ягаа. За тэн дээр яг юу хийж байгааг тэр өдрийг алдаж болохгүй учраас та нар маань энэ бичлэгийг хэрвээ 25-наас өмнө үзэж байгаа бол за 25-ны ард 29 дотроо үтсэн ч хамаагүй ямар ч байсан хийгээд үзээрэй. За тэгэхээр та нар маань бүгдээрээ хүслийн дэвтрээ авсан байгаа тийм ээ. Сая хотод очиход дэвтрээ авсан хүмүүс маань энэ дэвтэртэйг ажиллаж олно. Дэвтрээ аваагүй хүмүүс нь хамаагүй өөрт байгаа дэвтэр дээр ажиллачаараа. За энэ өдрөөс өмнө юу хийх ёстой вэ гэхээр за энэ маань бол ингээд 100 хүслийн дэвтэр шүү дээ. Хэдүүлээ өмнө нь болохоор яаж жилээ төлөвлөхөд тухайгаа ярьсан байгаа. Тэгэхээр яг энэ 24-нөөс 25 шилжих шөнөөс өмнө та нар маань 100 хүсэл бичнэ. 100 хүсэл бичнэ. За энэ болохоор ингээд нэг нэгээр нь бичих ингээд ийм энэ бол ингээд яг 100 бичгээр хуудастай байгаа. Та нар маань эндээ ингээд 100 хүсэл бичих. За та нар өөрсдийнхөө дэвтэр дээр зүгээр 100 хүслээ жигсаага бичиж байна. Яагаад вэ гэхээр одоо бид нар таны хэлсэн бичсэн бүх зүйл ингээд шууд биелнэ гэдээ ингээд төсөөлч заяа. Одоо бүр ингээд ямар ч та хичээх шаардлагагаар биелнэ гэж төсөөлч. Тэгэх юм бол та ямар хүсэл биелүүлмээр байгаагаа бэлтгэлтэй байх хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхгүй тэр үед юу ч хүсэхгүй байх юм бол тэгээд
танд нөлөөлөхгүй шүү дээ. Юу ч биелэхгүй гэсэн үг. Тэгэхээр одоо дэвтэр авсан хүмүүс дотор маань бас ингээд авчаад ашиглахгүй ингээд хадгалаад идэг бас хүмүүс байгаа. Юу бичгээ мэдэхгүй байна, яах вэ, ийх үү гэд. Тэгэхээр та нар маань 9 цагаан хүслээ ингээд нэг нэгээр нь за нэг дотор нь бүр 10-ыг бичиж болно шүү дээ. Одоо өөрийн хүсэж байгаа эд, баялаг, байр, орон, машин, тэрэг те хань, ижил, үр хөөхөд, за сургууль, соёл юу байдгийг одоо хувцс хунар, за тэгээд улс их орон гадаа орчин гэх те энэ сайхан цэвэр агаарч гэдэг юм уу бүрээсээ хязгааргүй та юу ч хүсэж болно. Тэгээд таны одоо хамт олон найз нөхөд аав ээж те юу одоо хинд юу хүсмээр за бүр ингээд хүчээр та 25-наас өмнө 100 хүслээ энэ дээр бичнэ. Одоо энэ хуудасныхаа энэ дээдлийн энэ хэсэгт нь хүслээ бичээ. Тэгээд шууд дараагийнх нь энд нь бичээ яваад байна гэсэн үг. За ингээд бичээд байна. Тэгээд 100 хүслээ яаж игээ бичнэ. Олон хүсэл бичих юм бол тэр хүслүүдийн чинь баг 80-аас илүү хувь нь биелэх гэдэг шүү дээ. Тэгэхээр та нар маань аль болох олон хүслийг ямар ч хязгааргүйгээр бичээрэй. За тэгэнгүүтээ энэ дээр ингээд бичсэн хүсэл болгоно нэг өгүүлбэр болгож бичин. За нэг өгүүлбэр болгоно гэхээр одоо жишээ нь та 3 өрөө байр хүсэж байгаа байж болно те. Одоо гэр бүлээрээ шинэ байр нь орохыг хүсэж байгаад би 3 өрөө байртай боллоо. Одоо бүр тодорхой байж болно. Одоо аль хороолол, аль газар гэдгээ те. Би яг тийм хороололд ийм 3 өрөө цоо шинэ байр нь энэ 2025 онд орлоо ч гэдэг юм уу. Яг ингээ биелцэн байгаагаар яг ямар мэдрэмж тань төрхөө гэд одоо 100 хүслээ бүгднгийн ингээ өгүүлбэр болгоод бичихнэ шүү дээ. Одоо энэ дээр хүслээ бичсэн бол энэ дээр өгүүлбэр болгож бичэн. За тэрний дараа зурагжуулна. За энэ талаар та нар маань 30 өдрийн хүстэй биелүүлэх арга гэд бичлэгээс илүү дээдрэнгүү үзээрэй. Би яг огт эхлээгүй байгаа хүмүүс зориулаад ингээ ярьчлаа. За ямар ч байсан 100 хүслээ бүгдийг жигсаад бичээд бүгднгийн нэг өгүүлбэр болох нь би одоо улаан өнгийн ямар гэдгийг те Lexus одоо машинта боллоо ч гэдэм юм уу. За би хүссэн сургуультай 100% тэтгэлгээр суралцаж чадлаа гэ дандаа өнгөрсөн цаг дээр одоо биелсэн байгаа тэр нэгэснэ бид нэр биелсэн гэдэг энергийг хорвоо ертөнцид явуулах гэдэг шүү дээ. За тэгэнгүүтээ яг 24-өөс 25 шилжих шүн. Яг тэр шүн нь болохоор ингээд аль хэзээ ингээд гаргууд маань нэг ингээд ийм шугамд орцсон байгаа гэсэн үг. Тэгэхээр яг тэр 24-өөс 25 шилжих шүнийг ихлээд ашиглах нь шүү дээ. За тэр шүн яах вэ гэхээр одоо хүмүүс гэрийнх нь нунцсан бол унтуулаад эсвэл гэрийнхэндээ хиймээр байгаа бол би бол нөхөртөө хийх гэж байгаа болохоор их сонирхолтой хамт хий гэд хүүхдүүдэд унтсны дараа хий гэж бодож байгаа. Ямар ч гэсэн чимээ гарахгүй та ингээд сатаарахгүй гав ганцаараа байх өөртөө ажиллах яг нэг тийм орчин бүрдүүлж агаад лаа асаана. За лааны гэрэл гэдэг бол за гал асах боломжтой хүмүүс яхан бол одоо та нартай би энэ бичлэгээ хэрэгээр Монгол гэртээ хийсэн яагаад вэ гэхээр галын энергийг та нартай бас өгье гэж бодоод гал асаана гэдэг маань нэг өсөндөө бидний энергит байгаа одоо харанхуу тэр муу зүйлсийг цэвэрлж өгдөг гэсэн. Бид нарыг одоо цэвэр энергитэй болгож гэсэн. Тэгэхээр ширээнийхээ хажууд хамаагүй лаа асааж агаад тэгээд одоо нөгөө нэг 100 хүслээ өгүүлбэр болгоцсон байгаа штэ. Тэднийг нэг нэгээр нь чангаар уншнаа. Одоо би 3 өрөө байртай боллоо. Би одоо шинэ машинтай боллоо. Би тушаал дэвшиж цалин минь одоо тэдэн хувиар нэмэгдлээ. За би хүссэн гадаад орондоо аяллаа. За би ингээд одоо яг заяа нантайгаа уулзлаач гэдэг юм. Юу ч үеж ялна. Таны яг өөрийн хүсэж байгаа би одоо хүүтэй боллоо, охинтой боллоо, ихэр хүүхдтэй боллоо. Хамаагүй. Ингээд тэр хүслүүдээ ингээд боллоо гэд бүр ингээд болцсон байгаагаар тэгээд тэр өгүүлбэрүүдээ 24-өөс 25 хэлжих шүн бүгднгийн уншина. За тэгээд хамгийн сүүлд нь 9 цагаан хүслийг минь биелүүлж өгсөнд баярлалаа гэж сансар огторгоо талархлаа илэрхийлнэ. За энэ бол маш чухал үйлдэл шүү. За ингээд энэний араас ямар нэгэн утас ямар нэгэн одоо телевиз те дэлгэг зүтгэхгүйгээр шууд унтна. Яагаад гэхээр та яг унтахынхаа өмнө тархинда одоо даалт ухамсартаа эднэрээ энэ одоо хүслүүдээ шингээгээд өгчөж байгаа. Таны даалт ухамсар чинь сансар огторгоотой холбогдсон шүү дээ. Тэгэхээр яг тэр шүн. За ингээд унтчихин. За тэгээд өглөө босоод за 25-ны өдөр болохоор хагас өдөр байгаа. Тэгэхээр та нар маань энэ өдрийг бас алдаж болохгүй. Тэгэхээр бид нэр өөрийнхөө биеийн одоо энергийн давтамжийг хамгийн өндөр байхын тулд байгальд гарч алхах хэрэгтэй. За тэгэхээр хагас өдөр юм чинь хэдүүлээ төлөвлөж аваад гэр бүлээрээ эсвэл хүүхдүүдтэйгээ өөрөө ганцаараа байсан ч хамаагүй ойрхон уул байвал уул руу алхаж болно. За эсвэл
сайхан овоо байдаг бол овоо руу алхаж болно. Өөрийнхөө нутаг усанд одоо хамгийн ойрхон байгаа байгальд ганцаараа очиод ингээд сүсгэлж болох эсвэл сайхан байгаль зүгээр гоё модтой газар очсон ч болно. Хамгийн гол нь та энерги хамгийн одоо өндөр түвшинд байлгаж байгаа учраас байгаль бол тэр чигтээ энерги хамгийн сайхан үйлдэл байдаг. Хэрвээ уул руу гарах юм бол бүр сайн, уулын орой дээр бүр өндөр байдаг учраас за тэгээд гарахтаа та нар маань нөгөө бэлдсэн хүслээ авч гарна. Уул руу явахдаа жижигхэн зөвхөндөө хийчих. За тэгээд давхар бас нөгөө 9 цагаан цацлын өргөдөг цацал байх юм бол та нар минь бас аваад яваарэ. За тэгээд сүү аавна гэсэн үг. За ингээд сүү хүсэл цацал гурваа аваад ойрхон байгальд гарах нэ. За тэгээд алхаж очоод овоон дээр ээж болно, уулан дээр ээж болно, модны хажууд ээж болно. Очоод нөгөө 100 ширхэг одоо хүслээ мөн одоо уншина. За хүнтэй хамт явж байгаа юм бол яг дотроо уншиж болно. Нэг өсөндөө байгальд итгэхэд өөрийнхөө сансар огторгууд явуулах байгаа хүслээ хэлнэ гэсэн. За ингээ бүгднгийн уншиж байгаа нь шүү дээ, тий? Би одоо хүүхдтэй боллоо гэд. За та нар маань энэ яг 100 хүсэл хаанаас яаж болох юм мэдэхгүй ингээд санаа авъя гэж ятгах юм бол миний 9 цагаан хүсэл гэд бичлэг байгаа. Тэрэн дээр ямар хүсэл бид нар бишч болох уу, хүсч болох уу гэдгийг би ингээд бүгдийг хуваалцсан байгаа. Тэрнээс та нар минь дэлгэрүүлээд үзээрэй. Энэ бичлэг маань яг одоо энэ 7 хоногт зориулсан учраас та нартай ингээд товчхон хуваалцаад явчих. За тэгээд овоон дээр очиод ууландаа очиод байгальд очиод бүгднийг уншчих нь тийм үү, цэвэр агаарт очиод. За тэгээ бүгднийг бүх өгүүлбэрээ 100 одоо нөгөө хүслээ биелсэн байгаагаар уншаад тэрний дараанаас энэ 9 цагаан хүслийг минь биелүүлж өгсөнд баярлалаа гэд муу одоо хөөх тэнгэртэй 9 цагаан сүүнийхаа заслаар сүүгээ өргөнөө. За сүү гэдэг бол одоо сүүн эс гэсэн үг шүү дээ. Сүнс гэдэг чинь сүүн эс гэсэн үгээс гаралтай гэж үздэг шүү дээ. Тэгэхээр нэг өсөндөө сүүгээр бид нар тэр өөрийнхөө одоо сүнсийг тэтгэж байгаа тэр сансар огтрон сүнсийг бас ингэж тэтгэж одоо өөрөөсөө илгээж байгаа бэлэг гэсэн үг байхгүй юу? Одоо нэгсэндээ энэ хорвоо ертөнцийн энергийг чинь авах өгөх гэдэг нь тэнцүү байж ин чинь нөгөө амьдрал явна штэ. Тэгэхээр тэрийг тэнцүүлэхийн тулд бид нэр дандаа юм гуугаад иж болохгүй. Одоо миний хүслийг биелүүл тийг ингэж юусоо тэгж болохгүй. Бид нар оронд нь яах ёстой вэ гэхээр өөрийн нөгөө сэтгэлийн өргөлөө бас өргөж явах ёстой. За тэгэхээр заавал цацал байхгүй бол манайхан зүгээр одоо сүүгээ одоо аягаар ч юм уу халуугаар ч юм уу очиод хэсүү одоо өргөчих гэсэн үг. За тэгээ сайхан сүүгээ өргөөд хүслээ уншаад за овоо хэрвээ байх юм бол овоонд бас чулуу өргөөд өөрийнхөө хүслийг шингээгээд за тэгтээ ингэж хэлнэ. Манайхан болохоор нөгөө ингээд тэгж өгөөрэй, биелүүлж өгөөрэй гэд ингээд тэгэрээ гэж хэлээд идэг. Эн чинь болохоор нэг өсний авах энерги байгаас. Тэгэхээр бид нар болохоор юу хүсэж байгаа вэ гэхээр бид нар чинь нөгөө хүслээ биелүүлэхийг хүсэж байгаа учраас аль болох биелсэн энергийг явуулж ээж эн чинь нөгөө өгөх авах энерги болох гэдэг шүү дээ. Тэгэхээр биелсэн байдлаар дуусгахын тулд яах вэ гэхээр одоо дандаа өнгөрсөн цаг дээр одоо өгүүлбэрүүд уншичаад хамгийн төгсгөлд нь миний 9 цагаан хүслийг биелүүлж өгсөнд баярлалаа. Биелүүлсэнд баярлалаа гэд өөрөө талархсан энерги явуулна. Талархсан энерги гэдэг чинь одоо нөгөө таны ёстой нөгөө савны амсрыг хамгийн том одоо дүүрэн байлгах арга байхгүй. Тэгэхээр талархсан энерги явуулна. Дандаа ингээд надад нэг юм өг гэд тушаагаад байгаа биш. Ингэж биелүүлж өгсөнд баярлалаа гэж хэлгээд одоо явах нь штэ. За тэгээд ингээд тухайн өдрөө болохоор аль болох махан хоол идэхгүй одоо сүү цаагаар хооллох хичээгээрээ одоо нөгөө сүүгөө өргөцсөн учраас хэдүүлээ бие бас цэвэрхэн байлгах гэдэг штэ. Тэхийн тулд манай гэр бүлийн хувьд болохоор ингэний хоормог тухай 25-нд ингээд гэр бүлээрээ уухаар ингээд болоод захиалсан байгаа. Тэгэхээр тухайн өдөр нэг ясандаа хоол боловсруулах одоо хүнд хоол идчих юм бол хоол боловсруулах хэрэгтэн зарцуулах энерги тархиндаа өөрийнхөө энергитэй зарцуулах гад хүс төмөрөөлө биелүүлэхтэй зарцуулах гэдэг гэсэн үг. Тэгээд өдөржин сайхан те үзэмтэй будаа сүтэй будаа нэг өснө цагаан одоо хоол иднэ л гэсэн үг. Энерги цэвэрхэн байлгана. Биенийхээ хувьд одоо их энерги өндөр байлгах гэдэг гэсэн үг. Тэгээд тараг ууж болно, сайхан цагаан идэ ааруул цагаан юу гэдгийг те сайхан тос хийж идэж болно, хайлм гэдэж болно гэдэг юм уу. Тийм байдлаар сүтэй цагаан уугаад сайхан цагаан хүнсээ хэрэглээд тэр өдрийг ингээд талархаж өнгөрөөх нэ. Тэгээ хүүхдүүдээ амралтын өдөр юм чи хүүхдүүдээ сайхан хайрлаад үнсэд хайр гэдэг бол өөрөө хамгийн одоо сайхан тийм уян одоо юм хүлээж авахд мэдрэг тийм энерги байдаг учраас хүүхдүүдээ сайхан үнс хайртай талархсан баярлсан гэдгээ гэр бүлийнхэнд ойр дотны хүмүүстэй хэл ерөөсөө танаас ингээд гэрэл цацраад байх юм бол тэр цацарж байгаа энерги чинь танд ингээд сая дахин үржил одоо буцаад ирэх гээд байна гэсэн үг шүү дээ. Тэгэл тэр өдрөө та ингээд сайхан энийгээд баярлаад хөөрөөр сайхан кино үз дуртай юмаа хий тийм байдлаар өнгөрөөх нэ. За тэгээд энэ дээр нэмж юу хийх вэ та нар маань гэж бодож байгаа бол орой унтахынхаа өмнө за энэ
22-ноос 29-ний хооронд та нар маань хүслээ орой болгон чангаар уншиж болно. За мөн 9 цагаан хүслийн ерөөлөө өглөө оройд өргөжлүүд сонсоорой. Тэгэх юм бол таны энергийн давтамжийг өндөр болгоно. За бас нэг бонус зөвлөгөө хэлэхэд за урд нь бас та нартай хуваалцчихсан. Одоо ингээ хүслээ бичнэ штэ. Энэ хүслээ биччихэд энэ доор нь хэрвээ амжих юм бол 100 хүслээ бичингүүтээ зурагжуулахыг бодороо. Зураг гэдэг бол нөгөө бидний төсөөлөл гэдэг бол өөр хамгийн хүчтэй энергийн давтамж байдаг учраас яг юу хүсэж байгаа юм бэ гэдгийг тархиндаа ойлгуулахад, сансар огторууд ойлгуулахад зураг маш их тусалдаг. Тэгээд та нарт нэг бяцхан жишээ хуваалцсан. Яагаад зураг нь ингээд бичсэн байгаа хүслээс бүр илүү ингээд хүчтэй биелдэг вэ гэхээр бидний энэ одоо нүд чинь те тархи чинь ингээд ийм өнгө будагтай зүйлийг илүү ийм хүчтэй ингэж одоо хадгалж авд юм ин одоо тархинд амархан хадгалж авдаг. Танд хэлж байгаа зүйлээс илүү зургийг харсан бол бид нэр кино үзэхээр илүү сэтгэл төрөөл ингээд сэтгэл хөдлөл мэдэрдэг шүү дээ. Тэр чинь яаж юм хэрэг тэр өнгө будаг зураг тэр зүйлээс мэдэрж байгаа энерги нь биднэрт хүчтэй байдаг гэсэн. Тэгээд та нартай нэг хуваалцахад би энэ өкстен дэвтрийн хөтлөөд бараг одоо 8 жил болж байгаа шүү дээ. Тэгээд анх би чинь нөгөө оюутан байхдаа нөгөө Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр гээд Miranda Kerr гэдэг эмэгтэй байдаг шүү дээ. Тэр эмэгтэй бүр надад үнэхээр таалагддаг. Ингээд би явж байгаа байдал ингээд аяг тэгээд мөн нөгөө нэг шим судлаар сурж байсан. Би бүр анх оюутан байхдаа Miranda Kerr-ийн ингээд сурж байсан шим судлалын сургууль сурахынсан гэж бүр мөрөөддөг байсан. Тэгээд тухайн үед нөгөө төлбөр нь өндөр байсан болохоор бас нөгөө нэг боломж бүрдээгүй. Тэгээ би Мирандагийн зургийг ингээд дэвтэр дээр наацсан байсан байхгүй юу. Ингээд хайчилж аваад сэтгүүлээс хайчилж аваад тэгээд хүсэл нь болохоор юу байсан бэ гэхээр Miranda Kerr шиг биетэй болох. Нэг биеэл гоё одоо тийм гоё гойлог болох гэдээ ингээд бичсэн. Доор нь болохоор Miranda Kerr-ийн ингээд зургийг наацсан байсан байхгүй юу. Гоё алхаж байгаа. Тэгээд тэгсэн чинь бүр үнэхээр гайхалтай зүйл бас юу болсон бэ гэхээр тэр дэвтрийг би тэгээд ингээд бүр мартцсан байсан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь 2021 онд би манайхын бүр дөргөнд нүүж ирсний дараа хүүгээ төрүүлсэн сүл баг хүү мэн төрсэн байсан үед нөгөө Miranda Kerr-ийн сурсан тэр нутришны сургуулийг би нөгөө дагдаг байсан. Тэгсэн чинь тэндээс тэтгэлэг зарласан байхгүй юу. Тэгээд тэтгэлэг ерөөсөө зарлдаггүй их ховор үзэгдэл ботсон. Тэгээд яагаад тэтгэлэг зарласан бэ гэсэн чинь Miranda Kerr нөгөө нэг өөрийнхөө нэрэмжит 3 хүнийг одоо тэр сургуульд ингээд тэтгэлгээр сургая гэсэн байсан байхгүй юу. Тэгээ өстө сонирхолтой би нөгөө нэг тэр тэтгэлэгт нь оролцоод тэгээд бараг 2800 хүнээс 3 хүн ингээд дэлхийн 3 улсаас тэтгэлэг авсан нэг нь би байсан. Тэгээ Miranda Kerr-с бүр ингээд бүр тэр Австралиас заяа дөрвөн суманд Miranda Kerr над руу ингээд захидал өчээд ингээд тэтгэлгээр миний ингээд тэтгэлгийг авч аваад баяр хүргэе гэд ингээд захилаа бичсэн заяа. Тэгээд өөрийн гараараа бичсэн ийм том хайрцагтаа бүр энийг ингээд нэг ийм дөрөв нугалсан ингээд том хайрцагтаа өөрийнхөө Cora Organic гэдэг органик ийм гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг бүр дүүрэн хийцэн. Тэгээд дотор нь би бүр анх тэр номыг уншаад ингээ хүсэжсэн юм affirmation card гэж байдаг аахгүй одоо гой ийм цайхан бодлуудыг одоо тээгтэй чи үзэгсэнтэй чиний амьдрал үнэхээр ингээ сайхан болно гэсэн тийм гоё өгнүүдээс бүрдсэн юм affirmation card гэдэг аахгүй тийм карта хөтөлбөр дотор нь хийзээ би бүр ингээл дэлгээд шууд ингээл нулимс урсаад ойлцсон заа. Тэгээд тэр яасан бэ гэхээр би ингээд тэр хүслээ илэрхийлэхдээ Мирандагийн тэр зургийг наацсан байсан нь тэр хүнтэй ингээд намайг холбогдох тэр энергийг ингээд огторгоо яг ингээд холбоод өгсөн юм шиг. Тэгээ тэрнээс хойш ингээд холбоотой байдаг Instagram дээр намайг хүртэл ингээд меншн хийжсэн. Тэгэхээр бидний хүсэл бүр биелгээд ямар ч хязгаар байхгүй. Тэгээ яг энэ өдрийг хэдүүлээ ашиглаад 25-наас өмнө ингээд хүслүүдээ зурагжуулж ингээд чадах юм бол бүр илүү биелэх магадлал нь өндөрсөн. Тэгээд та нарынхаа хүслийг бас биелээсэ, наттай адилхан юм гоё зүйлийг мэдрээсэ гэж бодоод энэ хүү бичлэгийг яран хийлээ. Тэгээд энэ хүртэл өтсөн хүмүүс маань бүгдээрээ л бид нар ингээд хүслээ биелүүлэх чамтаа болохоор энэ бичлэгийг үзэж байгаа бах. Тэгээд нэг нэгнийхээ энергийг дэмжиж энэ бичлэгийг үзэж байгаа хүн болгоны 9 цагаан хүсэл нь биелсэн байх болтугай гэж өрөөгөөд комент хэсэгт 9 цагаан хүсэл минь биелсэнд баярлалаа гэж бүгдээрээ
комент бичээ. Тэгээд та нарыгаа хэдэн хүн ингээд энэ 25-ны энэ сайхан энергийг атгаж авч энэ 25-ны өдөр хүстэй биелүүлэх аянд гарсан бэ гэдгийг би бас мэдье. Тэгээд мөн цагаан өнгийн зүрх үлдээгээрээ тэгээд та нартайгаа та нар минь бас нөгөө 25-ныг яаж өнгөрүүлснэ бас комент хэсэгт бичээрэй. Тэгээд та нартайгаа дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай.